Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд уур тархинд нөлөөлөх. Нарийн ширхэглэгт тоосонцоор PM2.5 нь хүний өстэй харьцуулахад 25 дахин жижиг хэмжээтэй. Амьсгал авах үед энэхүү тоосонцор нь агаартай хамт хамар залгиураар дамжин уурсан холоод очиж цааш явсаар уушигны төгсгөл хэсэг болох цулцсанд хүрдэг. Нарийн ширхэглэгт тоосонцор нь цулцангийн ханаар нэвчин цусны урсгалаар дамжин улмаар хүний биеийн эргэтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна. Ийхүү цулцангийн ханаар нэвтэрсэн тоосонцор уушиг, зүрх, тархи болон дархлааны эргэтэндэд хүрдэг. Хүүхэд төрөх үед тархи маш хурдцтайгаар хөгжиж байдаг. Энэхүү хөгжил нь өсвөр нас хүртэл явагцаар байдаг бөгөөд хүүхдийн ой тогтолт, анхаарал төвлөрүүлэх чадвар, сэтгэл хөдлөн барих чадвар болон нийгмийн харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл тоосонцрууд нь хүүхдийн хөгжиж буй тархины эдисүүдийг гэмтээдэг. Үүний үр дүнд хүүхдийн танин мэдхүй болон суралцах чадвар суларч, амьдралынхын туршид нийгэм, эдийн засгийн боломжуудыг нь хязгаарлан явандаа мэдрэлийн дорогдолд хүргэж болно. Агаарын бохирдол нь тархинаас гадна бусад олон эрхтний хөгжилд нөлөөлдөг. Дараах хөгжилд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг олон судалгаагаар тогтоосон байна. Үүнд тархины цус харвалт, зүрхний шигтээс, уушигны архаг бөглөрөл өвчин, хатгалгаа, уушигны хортолдор. Агаарын бохирдлоос хүүхдүүдэд хамгаалцгаая. Утаа их үед гадагш гарахаас аливуулах зайлсхий. Зайлшгүй гарах тохиолдолд шүүлтүүртэй амны халт хэрэгэл. Боломжтой бол хипа шүүлтүүртэй агаар шүүгч болон цонхны шүүлтүүр ашигла. Амин дэм С, Е болон омега 3-аар баялаг хоол хүнс хэрэгэл.